Сайн байцгаана уу? Цэрэг Монгол подкастын бодо Соко байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарынхаа сэдвээр бид нар эмэгтэй ерөнхийлөгчдөө яагаад болж болохгүй бэ гэсэн агуулгын хүрээнд ярилцсан. Тэгээд ер нь бол манай үеийнхэн тэгээд дээрэс нь манай бодогийн үеийнхэн одоо 18 19 хүрч байгаа. Тэгээд тэндээс доош ер нь насны залуучуудад ер нь ажиглаад тахад октодтой ингээд нэг ялангуяа ярилцаад үзэхэд яагаад ингэ эмэгтэй ерөнхийлөгчдөө болж болдгоо юм бэ? Тэр төвшөнд эмэгтэйчүүд ажиллах ур чадваргүй юм уу ч юм уу тиймэрхүү юм асуултуудаа нэлээд харж исэн. Тэгээ би бас ер нь ингэж дунд сургуулиудаар явж байхдаа маш тийм юм амбицтай бас октодтой тарж исэн баггүй ингээд маш гоё ихтгэл тавьдаг, маш хичээлтэй сайн. Тэгээ дээрэс нь ингээд өөрөө нийгэм улс төрийн асуудал сонирхдаг. Тэгээ ерөнхийлөгч ч юм уу улсын их хурлын гишүүн болох амбицтай. Тэгэнгүүт одоо нөгөө босос сургуулин тавьж байгаа ангийнхны хүүгүүд ч юм уу эсвэл багш нарын хандлага ямар байна вэ гэхээр чи одоо улс төр ирээд явах гэдэг юм. Хандлага байгаад байгаа байхгүй. Чи бүр өөрийгөө улсын хурлын гишүүн болно гэж боддөг юм уу ч юм уу. Тиймэрхүү хандлага байгаа даа. Би ч бас өөрөө ер нь л тэр одоо нөгөө нэг хандлагыг дайрч өнгөрсөн байхгүй юу. Тэгэхээр яагаад бид нэр ер нь ерөнхийлөгчтэй болж болохгүй гэж яагаад бид нэр ерөнхий сайдтай болж болохгүй гэж эмэгтэй тэгээ дээрэс нь улсын хурлын дарга яагаад эмэгтэй байж болохгүй гэж ч юм уу тий. Тэгэхээр иймэрхүү агуулгын хүрээнд бид нэр ярилцсан. Тэгээд ер нь бол нийгмийн 50% бүрдүүлээд 50 нэмэх хувийг бүрдүүлж байгаа ажиллах хүчний 50-аас дээш хувийг бүрдүүлж байгаа. Ер нь бол нийгэмд нөлөөтэй байгаа бүх одоо ингээ эдийн засгийн инженер за тэгээ хүн ам зүйн хувьч тэр эмэгтэйчүүд бол ер нь хэсэр их ачаагүй үүрч явдаг нийгмийн нэг хэсэг шүү дээ. Тийм боловч яагаад ингээд бид нарыг ингээд юм эрх мэдэлтэй хэсгээс ингээд хойшоо түлхээд байдаг вэ гэдэг агуулгын хүрээнд бид дээр ярилцсанаа. надад бол яг суур хэсгээсээ яриадаг гэж бодож байна. Тэгэхээр авдаг жишээгээрээ суйсаал авъя да. Одоо ингээд суйс болохоор жишээ нь ангийн даргууд хэзээ ч эмэгтэй ер нь баг болгодоггүй. Яг нөгөө олон ангийн дарга солигдсон ангиас эмэгтэй хариуцлагатай гэдэг эмэгтэй хүүхдүүдийг болгох тохиолдол байдаг л та. Гэтэ ер нь л дийлэнхтэй одоо ингээд 11 бүлэг байгаа хгүй юу? 11 бүлэгт эмэгтэй ангийн даргатай анги баг байхгүй байгаа. Яг нэг цаг үед нэг анги байж исэн ч дахиад дараачих тэр эрэгтэй ангийн дарга сонгоцсон байгаа хгүй юу? Яг одоогийн байдлаар бол эмэгтэй ангийн дарга байхгүй байгаа. Манай анги ч гэсэн эрэгтэй хүүхдийг ангийн дарга болгож бид нар авч явдаг. Тэгээд ингээ хараад тахлаар ууг нь яг бодит амьдрал дээр бид нар ингээ 10 жилдээ ч юм уу их сургуулаа бодоод үзэхээр хамгийн хичээл номоо хийдэг, юмд хариуцлагатай байдаг хүүхдүүд л октод л байдаг. Банд нар бол хичээл номоо таслахаас ихсүүлэл нэг юм асуудлууд байдаг штэ. Октод болохоор яг тийм дээр илүү хариуцлагатай байж ханддаг тийм байдаг бахад яг юм хариуцлагатай байх ёстой албан тушаал дээр эмэгтэйчүүд биш эрчүүд байдаг. Тийм ч учраас яг үүндээ нөгөө улсын хурлын гишүүд ажлыг хийхгүй гэдгийг чинь эрчүүд юм хийхгүй байгаа. Өөрсдийнхөө үүрийг ухамсарлахгүй улсын хурлын гишүүн болсон бол би ийм үүрэгтэй энийг хийх ёстой гэдгийг ухамсарлахгүйгээс болоод бас ийм яриа гараад тэгээд яг нөө сонгуульд өгөхөд ирэхлээр эмэгтэй гишүүдийн зургийг тавиал чи юу ийсэн гэл дайраад идэх те. Тэгэхээр тэр чинь нэг 10 хэдхэн 76 гишүүний 10 хэдхэн 13 байдаг лөө те. Тий 13 нь эмэгтэй байгаа. Тэр 13 эмэгтэйгээс хариуцлага ихэд байгаа боловч цаана байгаа 66 хүнээс яг нэхгүй байгаа юм бэ гэдэг нь амар тийм сонирм байгаа хгүй юу. Одоо чи улсын тэмдэг 13 хүний хоёрын авчаа те. За энэ хоёрыг ингээд энэ хоёр яагаад хийхгүй байгаа юм бэ гэснээр нэг ахаад нэг цаана те 10 хэдэн улсын хурлын эрэгтэй гишүүдийн зургийг тавиад байж байвал те нэг 12 3 хүний тэгээ тавьж байвал бас нэг юм одоо болох гэдэг шүү дээ тий 70 хэдэн гишүүнээс 13 76 гишүүнээс 13 эмэгтэй байгаа бол одоо яг тэр 13 дээр за 2 эмэгтэйг тавиад 10 эрэгтэй гишүүнийг тавиад та нар яга ажлаа хийхгүй байгаа юм бэ гэж тавьж болно. Тэгэхгүйгээр 13 хүн гишүүн эмэгтэй гишүүд дээр л зургийг тавьчаал та нар ингэсэнгөө одоо энэ хүүхэд хүчирхийллийн асуудал байна ийм байна тийм байна гэх юм. Энэ дээр яг бид хэд нөгөө нэг улсын их хурлын гишүүн юу хийх ёстой байдаг вэ гэдгийг юусэн мэддэггүй. Ерөөсө бүхэл асуудал дээр л улсын хурлын гишүүнийг яадаг. Бид нар чинь өмнө хамгийн ихний подкастн дээр ярьжсэн шүү дээ. Одоо 2 дугаар подкастн дээр бид хэд одоо өөрсдөө зөв шаардлага тавих хэрэгтэй байна. Ингээд бид хэдтэй ингээд одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын юм жишээнүүдийг татчихсан. Тийм чиглэлээр бид хэд нэг өөрсдийнхөө яг нэг хүрх ёстой хэмжээдээ хинт хандаж бид нар юугаа хэлэх вэ гэдгийг зөв мэдмээр байгаа байхгүй юу. Тэр хүмүүс бол бидний жижиг сажиг асуудлыг шийдэж чадж байна. Тэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд бол улсын хурлын гишүүд болохоор илүү том хууль санаачлах, хуулийг өргөн барих гэсэн ажлууд дээр байгаад байгаа учраас бид нэр өнөө маргаашийн жижиг сажиг нэг юуны тогооны ирүүл гэдэг үлээ
Тэ тим хэрүүлийн жижиг сажиг юм ярмаарг байгаа байхгүй юу? Чин хүүхэдтэй хүчирхийллийн болоод байна. Энийг шийдэж өгөөч гэхээр чин тэд нар хууль өргөн барих. За энэ тал дээр хуулийг чангадгая гэдэг л юм хийж чадна. Гэхээс ш тэд нар ч шууд тэр үнийг очиод тэгээ за энэ бол гэмт хэрэгтэн би барьж авлаа гэж лайв хийгээл энийг одоо ингээ буудлаа гэл тэ энийг ингээ дүүжилж ингээд ч юм уу. Яг нөгөө манай Масын ярьдаг тиймэрхүү тэгээ дүүжил буудаж аал наатгаа хороо гэдэг шиг тийм үйлдэлүүдийг хийж чаддгүй гэдэг ерөөсөй ойлгохгүй юм шиг байгаа. Тэгээд ингээ хараад тахлаар хариуцлага нэгж байгаа хүмүүс нь бид хэд ерөөсөө юмнуудыг ерөөсөө мэддэггүй тэндээсээ болоод ингээд тахш байгаа. Хариуцлага зөв хүнээсээ нэгж чадахгүй тэгдээд нэгж байгаа бол нийтээс нь их ерөөсөө нэг цөөн хэдэн хүн рүүл дайрдаг тийм асуудлууд байгаа. Тэр нь дандаа эмгэгтэйчүүд байгаа. Тэгж л би харж байна. Тэгэхээр ерөөсөө суурнаасаа л битгээд анханасаа л 10 жил тоход ч тийм байсан. Тэгээ хариуцлагатай хүмүүс нь эмгэгтэйчүүд байхад бид нэр дээшээ гаргаж байгаа хүмүүсээ ингээд буруу болгоод байгаа байхгүй юу? Тийм эмгэгтэйчүүд байх тусам улам шүүмжлээд улам доош хийгээд тэгээ ахуй амьдралынхын асуудал эсвэл ингээл нөгөө бүр сүүлийн үед сонгуулийг дагсан маш их асар юм хутал мэдээллүүдээс яваад байгаа байхгүй юу? Жишээлбэл улсын хурлын нэр бүхий гишүүн тэрнтэй тийг садралжээ гэсэн зохиомжл бичлэг гаргаад дэлгэцэн ч жишээ нь. Тэгэхээр яг ингээд суурьаар нь харуул ер нь бол Монголын улс төр эмгэгтэй хүн нэлийн хатуу байгаа. Тэгээд яг хөө бид нар угаасаа олон жил юм нөгөө эцгийн эрхт ёсны соёлтой одоо ингээд нөгөө бүр хэдэн зуун жил уламжилж ирсэн юм соёлтой ард түмэн учраас одоо нөгөө удирдах манлайлах төвшөнд эрэгтэйчүүд илүү байгаад харин ард нь болохоор зөвлөгөө өгдөг одоо аавч яадаг хүнийг эмэгтэйчүүд гэж нэрлэдэг нь шүү дээ. Тэгээд нөгөө хатаа ухаанаа эмэгтэй хүн бол төрийнхөө араас зөвлөгөө өгöd гаргадаг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар авч үздэг. Тэгэхээр хатаа байгаа нь үнэн гэхдээ одоо бол ингээд одоо улс төрд байгаа ажиллаад явж байгаа эмэгтэйчүүд бол маш юм хэцүү хүнд орчинд тэг ингээд ажиллаад явж байгаа. Тэгээ би бол жишээлбэл ирээдүйд ингээд улсын хурлын гишүүн болох юм одоо юм зорилготой гэх юм уу. За тэгээд цаашлаад миний одоо ажил яг энтэйгээ холбогдоод ингээд энэ хүрээнд багч гэсэн эмэгтэйчүүдийн оролцоог нэмчих юмсан гэдэг ийм хүрээнд одоо ажиллаад явдаг. Тэгэхээр яг ингээд нөгөө баримтууд хараад үзвэл түүхэндээ ерөнхийлөгчийн сонгуульд дуулах байныг одоо өрсөлдөж исэн. Тийм анх удаа дэдгэрүүд баг зарим хэсэг нь бол ингээд дог тохуу хийж авч явах чинь хандлагатайсэн. Зарим хүмүүс нь бол маш юм дэмжих хандлагатай. Харин энэ жилийн хувьд бол жишээлбэл өнгөрсөн жилчдээ бид нар хамгийн анхны аймгийн засаг дарга эмэгтэй хүнээр томилогдсон. Энэ бол Ховд аймгийн засаг дарга Болормоо гэдэг эмэгтэй хамгийн одоо ингээд анхны эмэгтэй засаг дарга болсон. Тэгээ бидний хувьд бол ингээд миний хувьд жишээлбэл ингээд бас ингээд сэтгэл маань ингээд юм маш гоё оч усрагсан тийм үйлдэлж байгаа байхгүй. За яагаад гэхээр бүхэл одоо иргэдийн оролч дээр аймгийн засаг даргач дээр бүхий л цаг үед эрэгтэйчүүд байнга хамгаалсаар ирсэн Монголын улс төрд. За тэгээд одоо ер нь Монгол нийтэд одоо 9 сонгуулигдсан байна. Тэгж яхад энэ одоо өнгөрсөн 2020 оны сонгуулиар эмэгтэйчүүд 76 гишүүний одоо 13 эмэгтэйчүүд байсан. Тэгээд парламентад эзлэх байр суурь бол 17%, эмэгтэйчүүд 17%, эрчүүд 83%-ийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө түүхэн ингээд статистикууд хараад үзвэл хамгийн өндөр үзүүлэлттэй анх бол бүр хоёрхан парламентын төлөөлөгчтэй байсан анхны парламент жишээлбэл. Тэгэхээр ингээд харуул ингээд баг зэрэгээр ингээд бид нар өсөд байгаа. Гэхдээ бид нар Азийн донд үзүүлэлт хүрхгүй байгаа, дэлхийн дундаж үзүүлэлт хүрхгүй байгаа. Дэлхийн дундаж жишээлбэл эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентын түвшинд 26% байгаа. Тэгж яхад бид нар 17%, 6%-аар одоо багж байх биш үү? 9% бага бах жишээ нь. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдал ажиглагдаад байгаа юм. Тэгээд би одоо ингээд нэг юм эцэгчүүдээс нэг зүйл асуумаар байгаа байхгүй. Энэ хэрэг үүдэж байгаа бол магадгүй таны охин те аава ээжээ би ингээд те ингээд том дарга болноо, би ингээд ерөнхий сайд болноо, улсын хурлын гишүүн болно гэд ярьж магадгүй ер нь ярьж байгаа тийм хүсэл мөрөөдөлтэй өгтө зөндөө авах. За тэгсэн чинь та бол өөрөө дотор дэмжиж байгаа л да эцэгчүүд дээж одоо хүүхдийнхээ одоо зорилго мөрөөдлийг дэмжин штэ. Тэгвэл та одоо эргээд ингэ бодоод үзтээ таны хүүхэд тэгээ одоо ингээд чаавас ингээл хамаг байдгаа зориулаад сураад хичээгээд тийм үү тэгээд одоо нийгмийн төлөө тэгээ нийтийн төлөө ажиллаад байгаа байхгүй энэ улсын хурлын гишүүчин бол нийтийн асуудлын төлөө бараг сайн дураар өөрийнхөө толгой дээрх бүх одоо оюуны чадамжууд ажиллаж байгаа хүмүүс ахгүй юу би бол бараг ажиллаж байгаа энэ зарим хүмүүсийг одоо айгуу сайн ажиллаж байгаа эмэгтэй гишүүд, эрэгтэй гишүүд гэдэг харахаар би маш их баярлагдав. Ягаад гэвэл хэн нэгний төлөө хэн нэгэн бүлгийн төлөө, улс орныхоо төлөө тэр хүмүүс өөрсдийнхөө одоо оюун санаа бүх зүйлээд ажиллаад хичээгээд ажиллаж байгаа байхгүй. Тэгж яхад одоо таны охин тийм үү? Ингээд хичээгээд нийтийн төлөө ажиллаа тий ингээд нойр хоолгүй тий тэр ордон суугаад хууль батлах гээ судалгаа хийгээл ингээд ажиллаж хат тэр хүний ингээд дарамжлаад байвал яг уу биш
хэцүү шүү дээ тий. Ингээл бүх хэлбэрээр нь доромжлно, худлаа юм гаргаж ирж доромжлно. Үнэн зүйл байсан ч тий тэр ярих шаардлагагүй тэр хүний хувийн асуудал тий. Одоо баг эмэгтэйчүүдийг бол ер нь харлуулдаг нэг хитгэн жишээ байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд амар хулгай идэггүй. Тендер ахгүй. За ёо. Тэгээд эмэгтэйчүүдийг яаж одоо нөгөө харлуулдаг вэ гэхээр тэр хүнийг зүгээр л ер нь эмэгтэй хүний хувьд нөгөө нэг хамгийн ийм одоо нэр хүндээ алдсан үйлдэл монголчуудын хувьд одоо юу болдог вэ гэхээр ерөөсөө л хүрээ араар тавьсан. Эсвэл тэр маш олон хүнтэй явуулдаг ч юм уу. Иймэрхүү одоо нийгмийн хандлага эмэгтэй хүний нэр хүндийг шалтаа утгадаг шүү дээ. Тэгэхээр тэр одоо нөгөө нэг ийм шалтаа утгах зорилгоор худлаа үнэн нь мэддэхгүй маш их юм мэдээллүүдийг гаргаж ирж цацдаг. Тэгээ өмнөх сонгуулиар жишээлбэл бас кейсүүд байна. Яг сонгуулийн өмнөхөн Ануужин гишүүний нэг юм бичлэг цацагдсан. Чи санаж байна уу? Ямар бичлэгнээс юм бол? Тийм цацагдсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр бичлэг нь яасан бэ гэсэн чинь цагдаагийн газраар орсон чинь хуурамч бичлэг болох нь нотлогдсон. Яасан бэ гэсэн чинь 16 билүү дээ. Тим дүрсийг бүр эвлүүлээд бараг миний ингээд одоо юу дээ усыг хорл гээд ингээд нэг хэлж байгаа юуг авснаа ингээд үг залгаад тэр бичлэгийг хийцэн заяа. Маш олон эвлүүлгээс бүрдсэн үнэн биш. Тийм байхгүй тий одоо voice биш бүр ингээд үстэй эвлүүлсэн бичлэг. Тэгээд тэр хүний чинь гэр бүл өмөл хичээсэн ийсэн гээд ингээд гаргацсан. Тэгэнгүүт цагдаагийн байгууллагаас дүгнэлтний яз гарсан бэ гэхээр тэр эмэгтэй энэ бол одоо нэг хуурамч бичлэг. Тэгээд дээрэс нь тэр хүнтэй ингээд үнэхээр тийм асуудал гаргаагүй юм байгаа байхгүй. Тэгсэн чинь хамгийн амин юм худал мэдээлэл гаргаж ирээд яатсан заяа. Ингээд цацсан. Саяхан хүн жишээлбэл бас ундрам гишүүний бичлэг аваад байгаа байхгүй юу? Ямар бүхтөөч гэлүүдээ нэг спортын тамирчинтай ингээд үнсэлцээ зогсож гинэ гэдэг мэдээллийг ганцаа гэж байсан санагдаад байна. Facebook хуудасаас нэг хүүхэн ингээд бичлэг тавьад нийтэлсэн заяа. Тэгсэн чинь тэр нь ингээд бүүн гэл явж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг одоо монголчууд чи яг нулг үлгэдэ монголчууд биш. Ерөн зөвхөн хүний нөгөө аран шин ховж юмд их дуртай байгаад байдсан шүү дээ. Тэгэхээр нөгөө ховж юм дуртай тийм байдаг югаараа ингээд шууд ингээд бүн гэл ингээд нэг юм фэйсбүүкээр тарж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрийг нөгөө нэг Монголын баримт шалгах төв гэж байдаг. Тэр төв дээр шалгаад үтсэн чинь энэ бол бүр манай улсад хийгдсэн бичлэгч биш байна. Боливид улсад хийгдсэн бичлэг юм гэж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр байгаа хүмүүс Монгол хүмүүс биш гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд ийм зохиомлоор ингээд маш их ийм юмнууд гардаг. Тэгээд энэний ерөөсөө хамгийн том дайралтууд нэмэгтэй гişүүд рүү чиглэдэг. Тэгэхээр чи одоо бодоод үзтээ гэл хэдэн жил тийм үү доктор хамгаална, магистр хамгаална, хэдэн сургууль төгснө ингээл сургууль төгсөөл хажуугаар нь нийгмийн хариуцлагын хүрээнд ингээл хүмүүс туслаа сайн дурын ажил хийгээл намдаа ажиллаад дээрэс нь одоо энэ улсын хурлд байгаа эмэгтэйчүүд чинь ер нь бол ажиглаад намтрын уушаад хахад нэлээд тийм их сайн дурын ажил хийдэг, нийгмийн ажил хийдэг хүмүүс байгаа байхгүй. Тэгээд өөр хүүхэд нөхрийнхөө одоо ингээл ар гэрийнхээ хажуугаар тийм их зүйлийг амжуулаад тэгж хичээгээд гараад ирсэн чинь таны хүүхдийг зүгээр ингээд зохиомл бичлэг гаргаж ирж тавиал ингээд пүлээ даал тэгэл ингээл зураг хүргийг аваач чадснаа чи юм уу зайлмайл гээл тэгснэ ингээл тэгээд байлаа хэцүү байгаад тэгэхээр нөгөө нэг хүмүүс яг өөрсдөө тулгаж бас бодох хэрэгтэй байхгүй юу таны хүүхэд те таны охин ялангуяа те ингээд ийм замыг тулвал яах вэ гэдэг дээр бодоод жоохон тунгаагаад мэдээлэлч дээр ер нь өөрсдийнхөө ингээд бодол санааг жоохон зэгцлэх хэрэгтэй тэгээд монголчуудын хувьд бол хүн амын талаас илүү их эмэгтэйчүүд бүрдүүлж гин эдийн засгийн талаас илүү их эмэгтэйчүүд нуруунд дээр өрөөд явж гин. За тэгээ дээрэс нь одоо нөхөн үржихүүн бие физиологийн онцлогоос шалтгаалаад бид нэр тэгээ хүүхэд гаргаж гин өсгөж гин тийм үү иймэрхүү том одоо улс орны чанартай ажил үргийг одоо гүйцэтгээд явдаг бүлэг бол эмэгтэйчүүд байдаг. Тэгсэн атал бидний төлөөлөл улсын хурлд 17% байна одоогоор. Тэгээд анхны аймгийн засаг дарахтаа олчоод бид нэр алгаа ташаад баярлж байна. Яг энэ нэг талдаа дэвшил юм шиг харагдаж байгаа нэг нөгөө талдаа айгүй гонигтай байгаа байхгүй. За тэгээд эмэгтэй ерөнхий сайд одоо улсын хурлын дарахтаа болох тухай ойлголт бол бүр хүмүүсийн хувьд бол зарим хүмүүсийн хувьд бол ингээ бүхний нийт хүрмээр инээдтэй зүйл нь байгаа шиг байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү л байна да. Хүмүүс яг өөрсдөн дээр ерөөсө тулгаж авч боддог байх тийм. Одоо нэг тэ Ануужин гишүүний ч юм уу ундрам гишүүний тэр бичлэгний доор бол одоо нэг 40 идтэй за 30 дөнгөж за охины нэг тэ нэг баг ингээд байгаа нэг залуу гинч авч бодъё л та нэг эрэгтэй хүн байлаа гэж бодоход тэрэн дээр өө өстө нэрээ яасан хийсэн гээл бүхэл нөгөө хараалаар нэмэгтэй хүнийг харааж болохоор өстө ямар амар явдалтай гэж бичиж яах вэ? Чи бозор мозорээс хийсэн гээл. Тэгэхэд яг үндэ тэр охин тэ одоо өөр охинтой байлаа тэр нэг 2 дугаар ангийн охин байлаа гэхэд тэр охин өөрийгөө ерөнхийлөгч болно гэж бодож байгааг үгүйсэхгүй байхгүй юу? Тийм.
яг намайг л байгаа хахад би ч гэсэн тэгж боддог гэсэн. Би л ерөнхийлөгч болно гэл манай найзууд дунд ч гэсэн тийм илбэг байсан. Тэгэхээр яг хүүхдүүдийн хувьд бол бага хахад бол хамгийн эрх мэдэлтэй хүн бол ерөнхийлөгч юм байна. Улсыг удирдах байгаа гэж боддог учраас хүүхдүүд ч гэсэн тэгдэж би том болоо захирал болно ч юм уу те. Би босс болно те. Би компани захирал болно гэдэг. Тэгэхээр яг тэрнтэй ижилхэн л одоо хамгийн л эрх мэдэлтэй хүн болно гэж бодож байхдаа ерөнхийлөгч болно гэж боддог. Тэгэхэд охины чинь тэр сайхан мөрөөдөл байгаад тэрнэрүү дөнгөж нэг алхмын ингээд тавьж өгж байгаа хүмүүсийг магадгүй тэр нэг одоо 1 2 дугаар ангийн охин ирээдүйд ерөнхийлөгч болохыг үгүйсэхгүй шүү дээ. Аав нэг 30 эдтэй хүн тэгж яхад тэр хүний хандлага маш буруу байгааг л илэрхийлж байгаа юм л да. Охиныхоо яг охин нь ирээдүйд тийм болох боломжтой. Зүгээр л тэр хүний тэр одоо нэг тэ 40 настай улсын хурлын эмэгтэй гишүүний оронд охиныгоо тавиад үзэх хэрэгтэй байхгүй 30 хэдэн жилийн дараа охин нь яг л тийм л байж штэ тий. Тэгэхэд л ерөөсөө нөгөө юу ягаал тий янз бүрээр нь хилээл иймээ тиймээ гэдэг өөрийнх нь охины хүн тгээ хилээ сууж ивэл яах вэ? 30 жил өөрийнх нь охиныг ингээл баримтлал худлаа үнэн зохиогоод яриад байвал хэцүү штэ. Тэгээд бас монголч ер нь бол хүмүүстэй ингээд нэг зүйлийг би бүр ингээд маш хэлмээр санагддаг байхгүй. Тэр юу вэ гэхээр одоо нөгөө нэг эмэгтэйчүүдийг тийм үү ийм ахуй ажлын хүрээнд ахуй хөдөлмөрийн хүрээнд одоо ингээд байж ах хэвээр гэж сэтгэдэг ийм хөвшмөл ойлголтоос салаач гэж хэлмээр байдаг. Одоо угаасаа хүний эрх тийм үү бид нар ч одоо хүний эрхийг дэдэлсэн арчилсан нийгэм амьдарч байгаасаа. Тэгэхээр эмэгтэйчүүд оролцоотой байх, эмэгтэйчүүд хүчтэй байхыг гэдгийг угаасаа хүлээн зөвшөөрөх цаг болсон. Тэгээд тийм гендрийн мэдрэмжгүй, хүний эрхийн мэдрэмжгүй тийм үйлдэл гаргахаа одоо болооч л гэж хэлмээр санагддаг ер нь хүмүүс. Ер нь одоо тэгээд амьдрал дээр ч гэсэн эрчүүд нь нэг тийм шалчгансан болцсон, эмэгтэйчүүд нэг тийм хад чулуу шиг яг үндэ болцсон байгаа шүү дээ. Тэгэхэд ядаж тэрийг одоо хөгшчүүл зөндөл хэлдэг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо хүүсэн солигдсон юм уу яац ингээл багш нар хүртэл нь шалчилсан банд нар гээл ярьдаг штэ. Тэгээд ахад яагаад тэгвэл одоо энэ эмэгтэйчүүдийн одоо эмэгтэйчүүдийн орон тоог улсын хурлын гишүүн болох тэр байр судалтай бусдад хандах зүгээр яг улсын хурлын гишүүнч гэхгүйгээр янз бүрийн одоо компани захирал болоход хүртэл эмэгтэйчүүдийг дандаа юм дэм хил ам дагуулдаг те. Нэг эрэгтэй хүн компани захирал боллоо. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн компани захиралд өрсөлдлөө гэж бодоход эмэгтэйг нь янз бүрээр хэлнэ. Айгүй бол наа чи нөгөө тэгэд хуучин захиралтай ингээд явдаг байсан ингээд эрэгтэй хүн болоход юу ч хэлэхгүй байхгүй юу. Тэгэхээр энэ хандлага бол маш сонирн болцсон байгаа да. Тэгээ гол нь яг тэгэж муулж байгаа тэр эмэгтэйг муулж байгаа хүмүүсийн цаана хэн байдаг вэ гэхээр эрчүүд хамгийн их байдаг. Тэгээ ер нь бол эрчүүд энийгээ тэгэж муулах байдаг л да. Гэтэ тэрнээс илүү эрэгтэйчүүд их өндөр хуваар муулдаг шүү. Энэ ерөөсө хүчирхэг явж байгаа эмэгтэйд жоохон сул дорой байгаа ч юм уу өөрөө тэр хэмжээнд зиндаанд хүрэхгүй байгаа эрчүүд маш ихээр тэгэж тийм одоо муу үгийг хэлдэг, доромжилдог, гутаадаг, нэр хүндийг нь одоо тий шалтан унах гэж хичээдэг тохиолдлууд бол одоо ойрхоноос бол зөндөө байна. Би мэдчихээн одоо тийм асуудал зөндөө гарч ирдэг. Тэгэхээр ерөөсөө ядаж нэг тийм эр хүний шинж бас байхгүй л болоод эхэлж байгаа шүү дээ. Монгол эр хүн бол одоо буур сууртай гэдэг нэг тийм одоо нэг стереотип байна шүү дээ. Тэр байхаа болоод нэг юм шалчгансан л гэдэг одоо тийм юмар стереотип болох гээд байгаа хандлага байна шүү тий. Тийм. Нөгөө нэг юу юм шиг байгаа маа. Одоо ингээд нөгөө бид нар чинь нөгөө хүчтэй юм нөгөө эрэгтэй хүн хүчтэй байх хэрэгтэй, эрэгтэй хүн юм байх хэрэгтэй гэдэг соёлоос шалтгаалаад эрчүүд нөгөө нэг юм эмэгтэйчүүдийн ингээд хүчтэй байхыг үздэггүй юм шиг байна. Тийм тий. Гой эмэгтэй, хүчтэй эмэгтэй, боловсралтай эмэгтэй байх тусам эрчүүд ингээд энэний цаанастаа нэрээ тийм л юм байгаа гэж боддог ч юм уу тий. Тэгээд ингээд атаархаад улам муурлаад хорсоод идэг юм шиг санагддаг ер нь бол. Хүлээн зөвшөөрдөггүй тий. Эмэгтэй хүн хүчирхэг байгаад тэгээ царай зүсний хувьд боломжтой, эрдэм мэдлэгийн хувьд боломжтой, тэгсэн мөртлөө нэр хүндтэй карьертэй байна гэдэг бол боломж үзүүл байхгүй. Тий. Заавал энэ ард нь нэг бол нэг юм байгаа шүү. Ард нь заавал нэг юм байгаа гэдэг нэг тийм муухай хандлагатай. Тэгээ энийг ярьж байгаа хүмүүс нь дандаа эрэгтэйчүүд гэдэг нь үнэхээр харамсалтай. Нэг эмэгтэйчүүд бас муулж ивэл яа гэсэн ижил хүйсний за юм бах гэдэг ярьсан байвал. Гэтэ эмэгтэйчүүд бас тэгж ярих нэг ховор үт юм шүү, тий. Тий, ер нь аль тийм нөгөө хамгийн хобаздаг хүмүүсийг ирчүүд гэдэг байгаа шүү дээ. Яг нөгөө нэг тий яг физиологийн үүднээс үзвэл нөгөө эмэгтэй эрэгтэй хүмүүс чинь хөөрчгөн
одоо ингээ өгөгдлөөс ер нь бусдаар бол ямар ч ялгаагүй л гэдэг л дээ. Тэгээд одоо бусдыг шүүмжлэх, уйлах одоо ингээ тэр зүйлсүүд нь яг хүйс хамаарахгүй адилхан байх ёстой тийм илэрлүүд гэж үздэг. Тэгээд яг одоо зүгээр ингээл яг ажиглахаар л эрчүүд амар эмгтээчүүдийг муулаад тахгүй. Одоо тэгээд нэг бас нэг ярихгүй өнгөрөөж болохгүй нэг сэдв байна. Одоо ингээ нөгөө нийгмийн асуудлууд биш үү? Өргөн хүрээний нийгмийн асуудлууд, хүүхдийн хүчирхийлэл, за одоо эмнэлгийн асуудлууд, за тэгээл ингээл хүүхдийн хамтрын өвчлөл, монголчуудын хамтрын өвчлөл гээд ч юм уу эрүүл сургууль цэцэрлэгийн хүртээмж гээд ингээл бүр ингээд маасаараа ингээ маа нийгмийн асуудал болсон байна шүү дээ. Том өрөөрэй. Тэгээл энэ утаа найрууд юу ч үдин тий. Тэгээд ингээ харангууд ерөөсөө л ялангуяа хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эмэгтэйчүүдийн асуудал дээр дандаа эмэгтэй гişүүдийг буруутгах хэрэгтэй. Чи юу хийсэн? Одоо ингэж хүүхд алга болсны дараа ингээд бичсэн байгаа байхгүй. Тэр нэг эмэгтэй сэтгүүлч. Бүх эмэгтэй гişүүдийн зургийг тавьснаа. Эднэрийн нойр өчигдөр хүрсэн болов уу? Эднэр бүтэн нойртой хонсон болов уу? Хүүхэд алга болоод 24 цаг болчихсон байна. Тэгж яхад эднэр юу ч хийсэнгүү гэдэг байхгүй. Тэгэхээр чи яг энэ дээр юу гэж бодож байна? Яг тэр алга болсон хүүхдийн төлөө яг эмэгтэй гişүүд ажиллах ёстой юу? Тэг зөвхөн эмэгтэй гişүүд ажиллах ёстой юм уу? Би бүр зэрэг гайхдаг байхгүй. Гэтэ тэр бас нэг асуудалтай юм. 24 цаг болоод дөнгөжил 24 цаг болж байгаа шүү дээ. 24 цаг болсны дараа өмнө ч явж магадгүй шүү сарай. 24 цаг болсны дараачаас нөгөө цагдаад мэдэгдэж яадаг байхгүй. Тэр хооронд хүлээгээ тэр хүн ирэх баха гэд. Тэгэхгүй нөгөө нэг дийлэнх хадаа хүүхдүүд алга болсон ч юм уу тэр хүн алга болсон тохиолдол нөгөө уцмуцаа хүмүүс авахгүй байж байгаа л 24 цагийн дараа ирдэг учраас 24-өөс хойш цагийн дараа тэр хүн олдохгүй байх юм бол тэрийг цагтаа дуудлага аваад тэрийг бүртгэж авдаг. Энэ бол хэрэг үүслээ гэж авдаг. Тэгж яхад бол нажим бас нэг учир зүүн бас нэг утгагүй юм байгаа байхгүй юу? Ер нь бол эн чи яг хэмт ирэх ч үсээг үнийг хүнхэд алга болсон байна. Буцаад ирэх магадлал өндөртэй байгаа үе гэж тооцож явж байгаа гэсэн үг шүү. Яг би нөө жишээгээ бороо хийсэн байж магадгүй шүү. 72 цаг чөлөөтэй болсон байсан байж магадгүй. Ер нь бол ингээ Монголд арай шуухсан байсан үе байхгүй. Тэгээд өөр жишээлхэд одоо хүүхдийн хүчирхийллийн асуудлууд дээр эмэгтэй гişүүдийг дуурсангүй гэдэг байхгүй. Чи санаж байна уу? Ер нь чи эмэгтэй юм бэ? Зээж хүүхэд хүчирхийлүүлчихэд байхад юу хийгээд байгаа юм? Бараг чи унтах ирэхгүй гэдэг байгаа байхгүй эмэгтэй гişүүд. Тэгээд чи яг энэ дээр ямар персортэй. Одоо ч сонирхол санагдаад идэв шүү. Ганцхан за тэр хүмүүс нийтдээ хүлээгээд авъя л да. Одоо жишээ нь нэг л тэгж бүх хүмүүсээс хариуцлага нэгж байгаа л нэгт бол за бүх улсын хурлын гишүүдийн зургийг тавиад тэгстэй. Хоёрт бол эмэгтэй хүн болгон заавал тэрнтэй холбоотой байх хэрэгтэй юм уу? Эмэгтэй гişүүд одоо тийм гişүүд болгон жишээ нь одоо энэ яг хүмүүс бол нийтэд за би улсын хурлын гишүүн болоо гэдээ улс даяар ингээд зарлагдсан байгаа юм байгаа. Тэгвэл тэгээ тэрийг одоо чинь том инфлюенсерүүдээс нэг эмэгтэй инфлюенсерүүдээс нэгтэй өөр яадын өөр одоо энэ том компаниудын захирал тийм эмэгтэйчүүдээс нэхэлдэ яг ижилхэн хэрвээ яг нэхья гэдэг байгаа бол яг эмэгтэйчүүд л энэ асуудалтыг хандах ёстой гэж хэрв хүлээж авч байгаа л одоо та улсын хурлын гишүүнч байсан, инфлюенсер хүмүүс байсан, том одоо компани захирал хүн байсан ч гэсэн тэр хүн одоо нийгмийн сайн сайхны төлөө юм хийх ёстой гэдэг. Тэгээд одоо чинь Instagram инфлюенсерүүд байвал Instagram дээр одоо стори оруулах ч юм уу нэг иймэрхүү юм байх ёстой шүү дээ. Тэгж яхад яг бүх эмэгтэйчүүдээс хариуцлага биш зөвхөн улсын хурлын гишүүдээс нэгж байгаа тохиолдолд хуулийг чангатгаа гэж тэгж юм зөв шаардлага тавихгүй байхгүй. Одоо чинь ийм хэрэг гарчлаа. Тэгэхээр яг энэ нэг юм хүүхэд хүчирхийлэлтэй холбоотой энэ хүүхэд алга болж байгаатай холбоотой хууль дээр та нар яг ямар санал санаачлал гаргасан бэ? Энэ хуулийг дод чангадах дээр арга хэмжээ авна уу гэж жишээ тавина гэвэл бас өөр. Яг нэг юм асуултаа тавьж байгаа нь буруу. Манайхан чи тэгдэг чинь монголчууд нэг буруу асуулт асуугаад алдаатай өгүүлбэр 100% ч тэр үгийн хувьд ч тэр их алдаатай асуулт асуун тэрийг бид нэр өөрсдөө ойлгоо хариулцдаг шиг яг нэг тийм юм болоод байгаа байхгүй юу. Тэгэхгүйгээр маш зөв шаардлагыг тавиад тэн дээрэс нь эсрэг талаас нь ч гэсэн улсын хурлын эмэгтэй гишүүд маань маш зөв юм хийж өгмөр нь яг цаад учиртай ерөөсөө улсын хурлын гишүүн ямар үүрэгтэй гэдгийг мэдэхгүй байгаа л энэ бүх. Тэгээ надад нэг асуулт байна. Чи одоо ингэ боддоо одоо ингэ танаа гэр бүлдөө штэ. Гэр бүлд ээж аваар адилхан үүрэгтэй юу? Үгүй дээ. Үүрэг нь адилхан уу гэж байгаа байхгүй. Одоо шилбэл үр хүүхдээ халамжлага харж явахад адилхан үүрэг хүлээнэ үстэй. Ер нь ээж аваар тийм. Тэгэхээр одоо жишээлбэл одоо юу гэдгийг чамааг одоо эрүүл саруул өсгөх, одоо их сургууль сургах,
хүлээчийн дөрөвөнд гараачийн ганцганд хүргэх үүргийг эцэг эхчүүд адилхан үрээд явж байгаа тийм. Тэгэхээр одоо ингээд ер нь бол гэр бүлийн тусгал өөрөө нөгөө нэг юм парламент бас байдаг л ахгүй юу? Ер нь бол төстэй. Тэгээд яг миний одоо монголчуудыг нэг хараасаа гэж хүсдэг өнцөг маань юу вэ гэхээр за эмэгтэй гишүүд зөвхөн нийгмийн одоо хүүхдийн асуудал дээр дуугараад сүүлийн 4 жилд юу хийсэн бэ гэвэл хүүхд хамгааллын хууль хүүхд хамгааллын хууль дээр нэмэлт өөрчлөлт орсон. Маш одоо юм үр дүнтэй өөрчлөлтүүд нэмэгдсэн. Жишээлбэл таны хүүхэд сургууль дээр хүчирхийлэлд өртөж байгаа бол зөвхөн хүчирхийлэлд өртөөд үлдчихдэг байсан шүү дээ. Одоо үеийнхээ найз нөхдөр ингээд задуулаад тийм бол асран хамгаалагч нь өрөх хүлээн гэдэг жишээлбэл зүгээр хамгийн наазах юм заалтууд орсон байна. За тэгээ хүүхд хамгааллын хууль тойроод одоо ингээд зөндөө юм үр дүнтэй заалтууд орсон. Тэгээ хамгийн одоо нөгөө нэг чухал хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр тэрэг эмэгтэй гишүүд л санаачилж хийсэн. Эмэгтэй гишүүдийн бүлэг. Тэгээд ийм байхгүй юу. Тэгээ ингээд зөвхөн ээж санаа тавиад авах хэрэгтэй юм хүүхдэд. Тэгэхээр үгүй байхгүй. Аав ч гэсэн санаа тавих хэрэгтэй. Тэгэхээр 17%-ийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдээс гадна 83%-ийг бүрдүүлж байгаа эхчүүдээсээ бид нэр тийм зүйл хүсэх хэрэгтэй байхгүй юу? Та хүүхдийн төлөө юу ийвэ? Эрэгтэйчүүд та нар ажиллаач ээ. Үүргээ гүйцэтгээч ээ. Хүүхдүүдийн ингээд тийм үү хүүхдийн ингээд асуудал болохгүй байна. Хүүхдийн үдээ олны мөнгө хүрэхгүй байна. 1500 тэр 900 бүр өмнө 900 байсан шүү дээ. 900 төгрөгөөр чи юу авч идэх юм бэ гэдэг дээр давхар эрэгтэй гişүүд шахагдаж явж ээж энэ асуудал шийдэгдэнэ. Нийгмийн асуудал дээр одоо юу болоод байна вэ гэхээр нийгэм дийлэнхтэй эмэгтэйчүүдээс хүүхэд эмэгтэй гişүүдээс хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө ажиллахыг шаарддаг. Энэ нь өөрөө ингээд юм гажуудал үүсгээд байгаа байхгүй юу? Эрэгтэй гişүүд тэн дээр ажиллахгүй байсан шүүмжлүүлэхгүй үлдчихэд байгаа байхгүй. Тэгэнгүүт нийгмийн үрээтэй юм том асуудал дээр тэр 83% эрэгтэйчүүд ороод ирвэл ямар гоё өөрчлөлт гарна гэж бодож байна. Жинхэнэ одоо энэ суурьаар нь том асуудал өргөн үрээгээр өөрчлөгдөх байхгүй. Эмэгтэйчүүд чадал хүрэх хичээ чинээндээ очоод чарлаад дуугараад төсөв нэмүүлж гин, хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гин тийм үү. Ядчил чадлаараа яам дээр нь очиж эрүүл мэндийн яамд нь хилээд тэр одоо их нэлхсийн орыг шинжилүүлж авах жишээний тэгж ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр 83% бас эрчүүдээсээ бас ажиллахыг шаарддаг байх хэрэгтэй байхгүй. Яг чамд одоо тэгж бодогдож байна уу? Зөвхөн одоо 17 бүрдүүлсэн эмэгтэйчүүд рүүгээ дараад идэг. Тэгсэн чинь эмэгтэйчүүд нь ингээд том хууль шинжилэл юм ингээд хамгаалах байрын юм гээл ингээд очингууд унцдаг, дэмжигддэггүй. Ер нь бол нэг маш юм хэлмээр байгаа нэг зүйлээс юу гэхээр парламентод хууль батлах процесс тийм улсын хурлын чуулган дээр яг ямар процесс болдгийг мэддэггүй ээжиж хүмүүс гаднаас нь харж дүгндэг. Тэгээд эмэгтэйчүүдийг юу ч хийсэнгүү гэдэг байхгүй. Тэнгүү чуулганыг анзаараад үзвэл хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлаар санаа зовдөггүй эмэгтэй гишүүн гэж байхгүй. Бүгд чадлынхаа ирээрээр дуурч ажиллаж байгаа байхгүй. Одоо тэгээд чинь үдээ олны төсөв нэмэгдсэн байхгүй юу? Тэгэхээр тэр чинь хэний хийсэн ажил гэхээр эмэгтэй гишүүдийн л хийсэн ажил. Тэгээд яасан бэ гэсэн чинь нийгэм одоо тэр нөгөө нийгмийн бодлогын байнгын орон дээр яригцараад эмэгтэй гишүүд бас ингээд нэгээ дэмжиж явсаар хагаад 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгосон. Тэгээд яасан дахиад 1500-аа 3000 болгоно гэдгсэн баггүй эмэгтэй гişүүд. Бүр ингээд 3000 болгочоо чи тэгвэл бид нэр хүүхдийн өдрийн шимт жилийн хэрэгцээний 30%-ийг хангах гээд штэ гэдэг байгаа байхгүй. Тэгсэн чи тэр их дэмжигдээгүй. Тэгэл эрэгтэй гişүүд нөөгээл унц. Ийм л юм болдог байхгүй. Тэгээд ийм юм болдог процессыг ойлгохгүй ижээж эмэгтэй гişүүдийг маш муухайгаар хардаг. Тийм аа. Юу юм те? Эсвэл ингэчүүл амар юм шүү. За эмэгтэйчүүд дандаа эмэгтэй гişүүд маань одоо энэ дандаа энэ хүүхэд хүчээр хийлэл юм эмэгтэйчүүд хүүхдийн асуудлыг хуулийг санаачилнаа. Үлдсэн 83% юу маань те эрчүүд маань ерөөсөө бусад бүгдээр зам тээвэр олон улсын яас хийсэн бүх юм дээр та нар ажиллагээд нэг үл ингэж өгчмөр байгаа. Тэгвэл хариуцлага энэ одоо хүүхнүүдээс нэгчмээр байгаа байхгүй. За энэ та нарт өгсөн юм аа гэд тэгэж өгөөгүй бүгд нийтээрээ бүх асуудал дээр л хандах ёстой гэдэг юм улсын хурлын гишүүн гэсэн бол нэгэнт бүх асуудал дээр бүгд ингэж тэг хуулийг санаачлах хуулийн юм дээр орж байгаа мөртлөө хариуцлага тэр хүмүүсээс нэхэд байгаа нь жоохон сони юм тий. Тий ганцхан эмэгтэй бүлгээс нэхэд байгаа нь л асуудал واخгүй. Эмэгтэйчүүд хууль санаачилж оруулдаг. Зөндөө хуулиуд санаачлаад оруулдаг. Ундаг. Ягаад гэхээр
одоо эн чи яг эмэгтэйчүүдийн энэ тийм үү энэ нөхөн үржих эрүүл мэндийн төлөө энэ төсөв батлах хэрэгтэй байна гэхдээ тэрийг ирчүүд ойлгохгүй унгаадаг байхгүй. Тэгээд хүүхдээ олны төсвийг нэмээр байна гэхэд унгаадаг. Эрсдэлд одоо ингээд нөхцөл байгаа хүүхдүүдийн төсвийг нэмээр байна. Эрсдэлт гэдэг нь одоо миний ойлгосноор л юм нөгөө одоо ингээд нийгмийн эмзэг бүлэгт байдаг байнга хүч хэрхэлд өртдөг сквал өртсөн тийм хүүхдүүдэд зориулсан одоо төсөв байгаа байхгүй. Тэрийг нэмээр байна гэх дахиад эрэгтэй бүлэг дээр очиод ундаг. Тэгээд 17% бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдийн орлоод зарим зүйл дээр дуу хоолой нь хүрч чаддаггүй. Одоо хавдартай хүүхдүүдийн жишээлбэл миний хамгийн сүүлд одоо нөгөө нэг хуулийн одоо парламентыг ажиглаад явж хат нэг зүйл болохоор эрүүл мэндийн салбарт орсон одоо нөгөө томоохон хуулийн өөрчлөлтөөр хавдартай хүүхдүүдийн одоо гадаад явах эмчилгээний зарлиг улсын төсвөөс гаргах юм нэмэлт орсон байна. Гэхдээ хин батлуулсан гэж дахиад эмэгтэй гişүүд. Тэгэхээр эмэгтэй гişүүдийг юу хийснийг мэддэггүй ээжээс маш ихээр шүмжилдэг. Тэгээ дээрэс нь нийгмийн шинжтэй томоохон асуудал дээр зөвхөн эмэгтэйчүүд ажиллах ёстой гэдэг нь өөрөө өрөөсгөл ойлголт байхгүй. Чи нөгөө сайн хэлж шít. Тэгвэл зүгээр л ингээд нөгөө нэг нийгмийн хүүхд эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэй гişүүд хариуцаад бусдын эрэгтэйчүүд хариуцалтай гэдэг жоох. Гэхдээ нөгөө парламент ч өөрөө нөгөө санал хураах зарчмаар явагддаг учраас асуудлын мөн чанарыг ойлгоод бүгд шийдвэрлэх ёстой гэж ухамсарлахгүй бол тэнд мянга сайн хууль очоод ундаг байхгүй юу? Тэгэхээр бүгд ерөөсөө та нар ингээд эрэгтэй гişүүд тийм үү тойрогтой очиж байгаа эрэгтэй гişүүд одоо сонгуулийн дараа тойрогоосоо сонгогдох эрэгтэй гişүүдээс яг адилхан хүүхдийн асуудлыг шийдээч, эмэгтэйчүүдийн асуудлыг шийдээч гэдэг шаардлагыг ингээд зэрэг тавихгүй л энэ асуудал суураараа шийдэгдэх боломжгүй гэдгийг л хэлмээр байгаа. Тэгээд нөгөө эмэгтэй гişүүдийн нөгөө нэг юм ажлын тайлан сквал пэйж хуудас энтрийн доор хүмүүсийн байгаа комент болохоор ингэж байгаа байхгүй. Чи хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө юу хийсэн бэ гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүтээ эрэгтэй гişүүдийн доор тэр юу байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр эрэгтэй гişүүдийн доор тийм үү эрэгтэй гişүүдийн тэр нөгөө доор гэхгүй. Эрэгтэй гişүүдийн тэр нөгөө нэг аль биесны пэйж хуудас дээр байна уу, уулзаад ярилцж байгаа байна уу. Тэр тохиолдолд бүрдээ хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлыг та нар бас шийдэх ёстой шүү гэдэг зүйлийг өгөхгүй бол нийгэм нь өөрөө нөө эмэгтэй гişүүдийг энд тамааруулаад бодцсон тэгэнгүүт нөө эмэгтэй гişүүдийн хүч нь хүрэхгүй. Тэгэнгүүт шийдэгдэхгүй байгаад ангууд нөгөө хүссэн хэмжээнд нь хүрэхгүй одоо нөгөө 1500 бас хүмүүс голоод байгаа байхгүй. Хүүхдийн үдийн цайны тэгэнгүүт эмэгтэйчүүдээ шүмжлээд идэг. Чи ажил үү? Чи юу ч хийгээг болохоор тэгээд идэг. Тийм л юм өрөөсгөл ойлголт нийгэм байгаад байгаа. Тэгээд юу юм те? Одоо чи тэр чинь 1500 болж байгаа шүү дээ. 900 байснаа 1500 болж байна гэдэг чинь өмнөх үнийн дүнгээ 3-2-оор дахиад нугалсан байгаа байхгүй юу? Тэрийг анзаарахгүй өмнө нь ямар байсан мэдгүй 1500 төгрөг гэхээр баг сонсогдно. Яг тэгэхээр одоо бид нар бол нэг ширхгийн хоол авахд л 1500 зарим нь 2000 л гэж идэг шүү. Дөнгөж те. Тэгэхээр чин яаж тэнцэд бүх хүүхдүүд битэд бол 1500-аар зааны хууршуур авлаа гэхэд эн чинь гурил байгаа мах байгаа. Өөр юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь эндээс яаж ногоо цагаагаа тэг яг нэг тэр уураг за нүүрс ус 2 байлаа гэхэд одоо эслэгээ хаанаас авах юм? Тос нь хаанаа гэх мэтчлийн юмнууд асуудал гарах гад хахад энэ дээр үнэхээр нөгөө нэг өмнө нь хэд байсан одоо хэд болцсон гэдгийг харьцуулт хийхгүй 1500 гээл дуулчаал ингээд тах шиг байгаа юм тий. Манай сургууль дээр бол сет хоол за яг тэр нөгөө шим тэлэл судлаач хүн хурж ирж байгаад манай сет хоолыг бүр ингэж менюг нь гаргаж өгчээсэн баггүй юу? 8000-тай байдаг байсан. Одоо 8000-д зулсан ч гэж магадгүй. Тэгэхээр чинь 1500 өгч байгаа хоол 8000-аар өгч байгаа хоол чи ямар ялгаатай вэ? 3000 ч гэсэн яг үнэндээ одоо тэгээд нэг соустой будаал авч иддэг л үнэ агаад байгаа байхгүй юу? Соустой будааж 3500-тай байсан. Тэгэхээр л үнэхээр хэцүү тэгээд энэ асуудал дээр хандж байгаа нь. За тэг ингээд юм санаачлаа гэхэд тэр чи хараа 17% байгаа. Хууль дэмжигдэхдээ 51-ээс дээш хуваар дэмжигдэнэ. Тэгэхээр ч одоо 17% хүмүүс за бид нар бүгдээрээ саналаа өглөө гэхэд дахиад 51 хүртэл хэдэн хувийн хүмүүс дутуу байна. За яг за нэг ирчүүд нь жоохон дэмжлээ гэхэд хинхэл үүсгэн штэ тий. За тэгэл ингээд найзтайгаа яриад дийлэнх нь хоорондоо одоо нөгөө юм төсөвт маш их ачаал ирдэг байхгүй юу? Хүүхдээ олны төсөвчин бас улсын төсвийн тодорхой нэлээдгүй хувийг эзэлнэ. Тэгэнгүүт чи нөгөө 2 дахин нэмэгдчихэнгүүт асар их ачаал ирсэн байхгүй юу? Энэ ачаал нэмэгдчихэнгүүт дахиад ингээд нөгөө юу яасан хийсэн гэдэг ингэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд эмэгтэй гişүүдийн хүч дутаад унаад идэг. Тэгээ бас нэрээ энэ дээр нэг зүйл хэлье. Би одоо хэлээд идэг юу хийж гэхгүй юу? Зүгээр би одоо нөгөө юм одоо өөрийгөө болон өөрийнхөө одоо ингээд насны төлөвлөлийн тийм үү? Одоо 25 6 7 8 тийм үү те. Тэр залуусаа төлөөлөд нэг л зүйлийг одоо хэлмээр байна. Эмэгтэй одоо нөгөө гişүүдийн хувийг
50 хүргээд өгөөч. Тэгээд эмэгтэй гişүүдээс та нар юу ийс ингэ шахах хэрэгтэй байхгүй. Та нар одоо ингээд өөрсдөө ингээд тий хүүхдтэй байж иж юу ийгээд байгаа ингээд ч юм уу тий эсвэл одоо ингээд үдийн хоолны төсөв чинь хүрэхгүй байх гэдэг шаардлагуудаа эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалттай болгочоод нэхээчээ гэдэг зүйлийг хэлмээр байна. Тийм аа ер нь одоо нөгөө нэхийгээч гээ хүсэж байгаа бол яг ийм санал хураалтын зарчмаар явагддаг ийм процессын одоо ийм асуудал дээр мэдээж хүч тэнцүү байж тэр асуудлаа хүч илүү байж тэр асуудлаа нөгөө шийдвэрлүүлнэ шүү дээ. Энгийн одоо дүрмээр бол тэгэхээр эмэгтэй гишүүдийнхаа төлөөллийг нэмснийхаа дараа та тийм үү 40 50% болгочоо дараа нь та нар юу ийсэн хүүхдийнхаа төсөвч нэмүүлсэнгүү штэ гэд байж хэвээр байхгүй. Би тэр нэг хүний л тэр нэг л одоо твшгэж байгаа л хүний бичлэг байсан баг. Монголчууд нөгөө нэг манай яг төсвөөр янз бүрийн одоо нөгөө нэг хөшөө дурсгал их баригддаг штэ. Тэрний талаар байгаа байхгүй юу? Тэгээд харсан чинь одоо чинь төсөв тэр чинь мэдээж орж идэг гэж таараа тий. Тийм тэнийг юм аваа тэр чинь хитэн мянган цэцэрлэг хитэн сургууль хитэн 6,000 имлэг барих заяа. Тэгснэ хит юу амар олон юм ах мөнгөөр би тэг зүгээр л нэг юм өшөө дурсгал барьсан байгаа байхгүй юу. Тэгээд хараад л одоо Улаанбаатарт бол чинь 500 ширхэг яг тийм юу байгаа өшөө дурсгалын тийм юмнууд байгаад байгаа гэдэг. Тэгээд одоо өшөө дурсгал бариад одоо бид хэдийн шууд тий хотоод руу хоол ороод ч юм уу тий бид хэд одоо хүүхдүүд өндөр одоо өсөх боломжтой кальцаар хангаад ч юм уу тий агаарын бохирдол шийдэгдэж байгаа мөн гэхэр үгүй. А тиймэрхүү юмнуудаа зардлаа танахгүй дандаа л 100 болохоор л боржуураа хуулж аваад яачих юм тавьчих юм. Тэгээл нэг намар болохоор хичээл ороход бас нэг сонин шороогоор явж яснаа гинтэл нэг цас орохоос өмнө янзалтын тийм юмнууд дээрээ тэгж тэн дээр авч хамаг одоо улсын төсвийг үрж яхахын оронд нэг хүүхдүүдийнхаа эрүүл мэндийн төлөө ийм суур хэрэгцээ гэж байна шүү дээ. Хүн чинь нэг эрүүл амьдарч эрүүл орчинд амьдрах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхэд нэг ийм бид эрүүл орчинд одоо нэг муу банхрын юу байлаа гэд тий банхрын хөшөө дурсгал байлаа гэд би тэд шууд хараад шууд ингээд харсан ч шууд ирүүл болж морлол тий хавдартай хүүхдүүдийг шууд гадаад өнгөө нисүүлэл тэр банхар тэхүү гэхэр үгүй байхгүй. Тэр өөрөөсөө нөгөө нэг анхан шатны суур хэрэгцээ гэдгийг мэдэхгүй тэнийг юм дээр төсвөө гаргаж баталчихын ядчих. Тэгээд хэрэгтэй юм дээрээ төсвөө батлахгүй энэ нэрэггүй гэж явчих. Тэр чи одоо 3,000 төгрөгөөр юу авч идэх юм бэ? 3,000 төгрөгөөр 2 болоог байх штэ. 3 болгох гээд үзээд барааг байхгүй юу? Тэр чи одоо 20 онд иргэдчихсэн асуудал гэдэг чинь 4 жилийн өмнө 3,000 болгочоо чи 3,000 болгоод ядаж 30% авах гээд байна гэжсэн байхгүй шимтэж ялах. Тэгэнгүүт тэр үед 3,000 болгоогүй 1,500-аараа тогтсон. Тэгээд наад нөгөө хөшөө дурсгалын асуудал, сколын зам боржуурын асуудал чи ер нь бол би амлын эрэгтэй ер нь бол нэр нөлөө бүрэх хүмүүсийн бизнес шүү гэдгийг бол шууд хэлмээр байна. Бараг энэ асуудалд бол бараг эмгтээчүүд ороогүй дээ би нэрээ бараг тэрийг бол бардам хэлнэ. Яг уу юу одоо нөгөө чи нэг бичлэг үтсэн гэж штэ тэр бол яг баримт датаны хувьд бол атлахаагүй. Үнэхээр 6,000 эмнэлэг барих хэрэгтэй байсан хэсэг нь бол мэдэхгүй байна. Тэгэд би бол тэр хүнийг бас мэднэ л дээ. Ер нь бол одоо улс төрч гэх юм ч одоо улс төрчил байх л та. Дэвшгээд байгаа хүн тэгээд яг одоо нөгөө юм асар их одоо нөгөө юм сонгуулийн мэдээлэл донд хүмүүс живцэн байгаа цаг үехгүй. Тэгээд тэр хүн өөрийнхөө ингээд нөгөө асуудлыг ингээ өөрийнхөө одоо ингээд нэр хүнд царай зүсийг одоо олонд хүргэж одоо таниулахын тулд ийм асар их үндэслэхүй дата бас хийсэн байлээ шүү. Шулуухан хэлэхэд. Гэхдээ асар их мөнгө одоо юм боржуур болон хөшөө дурсгалын төсөвт явж байгаа гэдэг нь бол бодит үнэн. Тэгээ энэ бол бас нэг цаанаа л нэг нэр нөлөө бүхий хүний бизнес л байгаа. Тэгээд энэ бол зүгээр энгийн нэг жишээ л дээ. Эндээс цаашаа нүүрс мөрсээс ингээл өчнөл асуудал байгаа. Тийм. Хамнуудаа зэгцлээ дараачхаа гүн рүү бас ормоо. Тийм. Одоо ингээд наад захын юм гэхээр нэг айгүй юм сонирхолтой зүйл хэлмээр санагдлаа л да. Яг нь олон улсад хэд хэдэн ер нь бол олон улсад маш их судалгаа хийгддэг. Улс төрийн чиглэлээ. Эмэгтэйчүүд үнэхээр төлөөлөлт байх ёстой мó, эрчүүд амгаалаад байх ёстой мó гэдэг ч юм уу те. Тэгэхээр эмэгтэйчүүд байгаад ах тусам тэнд ямар асуудал шийдэгдэг вэ гэхээр нөөжээ сая ярьлаа шүү. Миний амьдралын наад захын хэрэгцээ гэж байгааз хүнсний асуудал тийм одоо нөгөө нийгмийн одоо нэг юм чухал наад захын амин хэрэгцээний асуудал шийдэгддэг байхгүй юу? Тэр нь бол угаасаа бүр ингээд судалгаануудаар батлагдсан. Тэр нь одоо тэгээд яг эрүүлээд наадах чи ингээд Монгол дээр бодоод үзэнгүүт эмэгтэй гişүүд юу ярьдаг вэ гэхээр хүүхэд хамгааллын хуульч асуудалтай байна гэх хүүхэд хамгааллын хуулиа шинжилснээр л
Одоо жишээлбэл ийм биш хүүхд хамгааллын хууль дээр нөгөө нэг хүчрхийлд өртсөн хүүхд хамгаалах байр байхгүй зөө. Тэгээд дээрэс нөгөө одоо нөгөө хамгаалах баг гэдэг нэг юм баг үүсгэсэн байхгүй нийгмийн ажилтны засаг дарга нь тэгээд нэг сургуулийн захирал махирал энтер гэдэг ийм хүмүүс баг үүсгэждэг. Тэгэхээр тэр баг жишээлбэл ямар ч төсөвгүй байсан байхгүй. Одоо бол яадаг болсон бэ гэхээр одоо ингээд нөгөө баг хороо болгон дээр ийм нийгмийн ажилтнаа байна. Одоо хүчрхийллээс сэргийлэх сколын дөрвөн хүүхдэд ажиллах ажилтнаа байна. Тэрнийх нь төсөв цалин жишээлбэл энэ юун дээр суусан байлээ. Хүүхд хамгааллын хуулийн шинжилсэн одоо нөгөө нэг нэмэлт өөрчлөлтөн дээр орсон байгаа хгүй. Энэ гэхдээ дэвшил шүү дээ. Ямар ч тэр оронтой байдгаа ингээд ямар ч төсөв өгдөггүй байсан газар төсөв өгөөд та зөвхөн хүүхдээ асуудал шийдэд ажиллаач гэж хэлж байгаа хгүй. Энэ бол дэвшил тийм ээ. За тэгээд дээрэс нь хүүхдээ болно. Тэгээд дээрэс нь одоо нөгөө энэ сүүлийн сургуулиудын юм нөгөө нэг юм цэвэршүүлэгчтэй болсон мэдж байгаа бас цэвэршүүлэгчтэй. Энийний анх соёлыг энэ соёлыг юусоо ихнэн дахиад эмгтэй гişүүдлээсэн баггүй. Одоо миний мэдхнийг эмгтэй өөрийнхөө дүүрэг дээр очиод гişүүн болгонд ингээд 4 тэрбум өгдөг байхгүй. 2 жилдээ л үү дээ. Тэр мөнгөө бүгднгийн тэр өөрийнхөө дүүргийн сургуулиудын юг ус шүүгчтэй болох ажил зарцуулсан тэр эмгтэй. Тэгээд тэндээс үүдээд одоо нөгөө хот хөдөөгөө сургуулиуд дээр эцэг эхчүүдээс мөнгө хураагаад ус шүүгч байршуулах ийм ажил эхэлсэн баггүй. Тэгэхээр ус уух чухал гэдгийг ерөөсөө л тэр ямар чухлыг мэддэг эмгтэй хүн л хар шийдэх асуудал байгаа баггүй. Тийм аа. Тэгээ одоо эмгтээчүүдийн хар шийддэг юм зөндөө. Одоо жишээлбэл их нялхас дээр нөгөө нэг агиох юм нөгөө төрхийн хүндрэлээр ингээд төрсний дараах хүндрэлээр ингээд эмгтээчүүд өнгөрөөд исэн юм байна л да. Тэгсэн чинь судлаад үзсэн чи юу болсон бэ гэхээр тухайн тэр өрөө тасалгааны нөгөө агааржуулалтын систем нүрэ авилтаа. Тэгээ тэрүүгээр нь дамжаад ингээд нөгөө агаар орчны бохирдол юм болдог гэсэн юм шиг байна. Тэгэнгүүт тэрийг яг ингээд стандартын одоо ингээд орчин бүрдүүлэхээр ингээд солио засвар үгшгийг нь хийлгээ тэр тасгийг шимчилж байгаа байхгүй. Тэр энэ бас эмгтэй хүний харж их ажиллагаа даа. Тэгээд ингээд нөгөө хүч хүрх хэмжээний эмгтэйчүүд маань ажилдаг. Тэгээд эмгтэй хүн заавал ер нь ус төрд байх хэрэгтэй. Зүгээр л энгийн зүгээр ингээд би олон юм ярихгүй нэг зүйл хэлэхэд нийгмийн талаас илүү үеийг бид нар бүрдүүлж гин, талаас илүү үеийг бид нар норон дээрээ аваад явж гин. Тийм учраас биднийг төлөөлөх хүн тэнд байх ёстой. Тэгээд дээрэс нь хүүхэд эмгтэйчүүдийн асуудлыг ер нь аль хүүхэд эмгтэйчүүд одоо хүүхэдтэй эмэгтэй хүн тэгээд эмэгтэй хүн өөрөө л мэдэрч шийддэг байхгүй юу? Ягаад тэгэхээр биднэрт ингээд одоо тохиогоод байгаа зовлон жаргалыг эрэгтэй хүн мэддэггүй л байхгүй юу? Ер нь бол тийм. Тэгээд хит нөгөө эрэгтэйчүүд хамгаалсан ийм парламент олон жилийн хугацаанд явж ирснээс шалтгаалаад одоо ингээд асар их эмэгтэйчүүдийн асуудлууд, нийгмийн асуудлууд ингээд шийдэгдэхгүй орхигдсон байхгүй юу? Энийг хэлмээр байна. Тэгээд хэлмээр байна. Тиймэрхүү. Харин тиймэрхүү л байгаад л ажиллаа да гэж. Тэгээ эрэгтэй гişүүд маань ч гэсэн өөрсдөндөө одоо зөвхөн эмэгтэйчүүд харсан энэ асуудлыг ингээд тахгүйгээр эрэгтэйчүүд ч гэсэн өөрсдөндөө тулгамдж байгаа хамгийн нэн төрөнд тулгамддаг одоо чинь яг тэр төрөө булчирхайн янз бүрийн эмнэлэг байхгүй. Одоо нөгөө сүүлийн жилүүдэд л бараг сүүлийн 2 жил жишээлбэл цэргийн төв эмнэлэг дээр нөгөө юу лээ тэр чинь нэг өөрөөр хэлдэг юм аа. Тэг госпитал тэгээд нөгөө эрэгтэйчүүд яг төрөө булчирхайн чиглэлийн эмч маш зөвхөн тэр байтугай нөгөө тэр чиглэлийн одоо нөгөө нэг бүр имчилгээ хийдэг тасаг бас маш цөөхөн гэдэг байгаа байхгүй юу. Тэг яг хөө ингээд айл талдаа ингээд амар асуудалтай заяа. Ус төрд эрэгтэйчүүд дамгаалаад эрэгтэйчүүдийнхээ төлөө ажиллаад байна уу хөрвгүй. Асар их эрэгтэйчүүдийн асуудал очрогдсон. Тэрний одоо нэг томоохон жишээ нь бол эрүүл мэндийн салбарт байгаа. Өчнөө эрэгтэйчүүдийн асуудал. Эрэгтэйчүүдийн тасаг гэж алга эрэгтэйчүүдийн одоо тэр яг нөгөө түрүү булчирхаагаар мэрэгсэн эмч байхгүй байх жишээ нэг байхгүй. Тэгэл нөгөө монгол эрчүүд чинь ингээл амьдралын ер нь бол одоо нөхцөл аюу хэцүү шттэ бүр ингээд насаараа зүтгэж байгаа тэгэл 60 гарна уугүй юу эрэгтэйчүүд нь өнгөрөөд байгаа юм. Тэгэхээр ингээд амар их олон асуудал байгаа ер нь л тэгээд эрэгтэйчүүд амгаа байгаад эрэгтэйчүүдийн асуудлыг шийдэд байгаа мөхөр үгүй. Эрэгтэйчүүдэнтэй хаягдсан. Харин манай хөөрхий хэдийн эмэгтэйчүүд айгу хөөрх ажилласан байгаа ер нь ч бодоод үзтээ. Тэгээ ер нь бол хажуунаас нь ингээд хараад ингээд явдгийн хувьд бол би бол бас зарим зүйл дээр бол нэлээ сэтгэл хангалуун байдаг эмэгтэй гişүүд дээр. Эрэгтэйчүүд нь өөрөө өөрсдийнхөө төлөө юмнуудаа дуурайд хийгээ явахгүй. Нэг наан цаана хідэн цаасны төлөө сонин хууль санаачлал тэрнээсээ тендер хүмүүс зарлаад мөнгө л аваа яваадах шиг л байгаа юм л да. Өөрсдөндөө нэг ч гэсэн хэрэгтэй юм хийгээд явж явахгүй бол одоо тэгэл тэр чиг эрэгтэйчүүдийн имлэг гэдэггүй эмэгтэйчүүдийн зөндөл имлэг гэдэг шүү дээ. Зөвхөн эмэгтэйчүүд зориулсан тийм тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Имлэг болго эмэгтэйчүүдийн тасагтай байдаг ч юм уу те төрөх мөрөх гэл янз бүрийн юмнууд эмэгтэйчүүдтэй холбоотой юмнууд байгаад байна.
эрэгтэйчүүд өөрсдөө асуудал олж харахгүй байгаа байхгүй юу? Олж харахгүй нэг цаана тэгээд бид бол томоор сэтгэдэг гээл ингэж хараад зам мама яриад янзлээ метро тавь гээл ингээд идэг. Яг гоо тэр ч бол хэрэгтэй асуудал ч гэсэн наадлын эхлээд тэр нэг эрүүл мэнд чухал шүү дээ. Яг нийтийн тээврийн асуудал жоохон чухал байгаа л да. Гэхдээ яг чин мөн чанартай бол нийтийн тээврээр явахгүй халхаа явлаа байж болно. А тэгэхэд хүн өвдцэн бахад тэгээд тий өвдцэн хүн тэгээ халхаа явж ийж. Өвдцэн хүнд юу ч байхгүй шүү тий. Ер нь бол өвдөх хэцүү. Тэгэхээр ерөөс энэ асуудлуудыг л өөртөө олж харъя гэж боддог юм уу тий. Тиймэрхүүл хандлага харагдаад байна. Өөртөө 83% хэмжээ тэр ичээ өөртөө бид хэд юм имлэг бариулмаар байна. Би эрэгтэйчүүдэд зориулсан имлэг гэл өөртөө 83%-аар дэмжих чинь. Тэгсэн чинь тийм байхгүй. Эсэргүүцгээд шүү дээ. Эсэргүүцсэн ч гэсэн 83% чинь хангалттай гарч шít. Тэгэхээр эн чинь ерөөсөө мэдээж тэр эмэгтэйчүүд ч өөртөө цаана нөхөртэй, эрэгтэй хүүхэдтэй, эсвэл ах нь ч юм уу, аав нь ч юм уу гэд эрэгтэй хүмүүс байгаа учраас тэр асуудлыг мэдээж дэмжиж таарна. Тэгмэр эрэгтэйчүүдэд зориулаад эмэгтэй гişүүдээс одоо ахиад дөө хүүхэд гэж янз бүрийн хууль санаачилж яснаас ахиад эрэгтэйчүүд имлэг барья гэд яваад байлтай шүү дээ. Өөрсдөнд бол өөрөө өөрснийхөө төлөө эрэгтэй гişүүд маань явахгүй байгаа нь харагдаад байгаа. Гэтэ яг нөгөө гişүүд өөрсдөө ер нь бол боломжийн амьдралтай хүмүүс байдаг болохоор нийгмийн яг суурь асуудлыг мэдрэхгүй л дээ. Тэгээд гэтэ би нэг сони юм эхлэх үү. Эрэгтэйчүүдийн асуудал дахиад санаа зовдөг хүмүүс нь дахиад эмэгтэй гişүүд байдаг. Төрийн төвшөнд ярьдаг. Жишээлбэл одоо ер нь бол сүүлийн жилүүдэд нөгөө эрэгтэйчүүдийн сэтгэл санаа гутарлын асуудлыг нэлээд ярьж байгаа байхгүй. Нөгөө хөвшинл үзлээс шалтгаалаад эрэгтэй хуйлж болохгүй, өгдөж болохгүй энэ төр гэд яриад идэг. Тэндээ шалтгаалаад ингээд эрчүүд чинь насталт нь бага байгаад байна. Эрчүүд чинь ингээд одоо сэтгцэн эрүүл мэндийн чухал байгаад байна. Эсвэл ингээд эрчүүдийн тасагтаа болох хэрэгтэй байна гэдэг асуудлыг дахиад эмэгтэй гişүүд ярьж шийдүүлсэн. Тэгэхээр ер нь бол нөгөө эрчүүд тэнд ноёлоод байгаа хэрнээ эрчүүдийнхээ асуудлыг шийдээд байгаа. Чи маалга ер нь бол шууд нуулгүй хэлэхэд тэгээд харьцуулаад бодвол харин ч тэр 17% маань эрчүүдийнхээ төлөөч ажиллаад чадлынхаа ирээд эмэгтэйчүүдийнхээ төлөөч ажилласан байлээ шүү гэдгийг бас хэлье. Хүний гараар могоо ойруулна гэдэг шиг өөрөө юм хийхгүй байж байжснаа дараа нэг нэр хүндийн нэг өөрдөг гарууд идэг штэ. Амьдрал нэмтэл тэрийг тэр шиг нэг өөртөө юу ч хийхгүй тэгээд нөгөө хэд нь янз бүрийн юм яриад за би тэд нэг юм их гэж байгаа юм, ингэх гэж байгаа маа гэж эмгтээчүүд нь ярихлаар тэд нар нь л нөгөө урд байгаа нөгөө нэг цэргүүд шиг тэр нэг галын шугам дээр дахил өргөдөг хүмүүс бол эмгтээчүүд. Нөгөө зомбитэй нэг юм тоглоом байдаг штэ. Юм наран цэцэг тавьчдаг, юу тавьчдаг. Яг тэр шиг наран цэцэг нь хөрх эмгтээчүүд нь байхал хэвтэй. Тэгээд нөгөө зомбинууд ирээд гэдэг иддэг штэ. Тэр шиг тэгээд цаана нөгөө нэг гэр дотор нэг хүний хамгаалдаг штэ. Нөгөө хөшөө мөшөө зам мам нүүрснийхаа хулгай хийгээ байгаад байгаа байхгүй юу? Ажиллахгүй. Тэгэл яг ийм л байна да. Тэгээд эрчүүдийн төлөө ажиллаад байгаа чимэгтэй гişүүд байна. Хүүхэд эмэгтэйчүүдийнхаа төлөө өстой нэг хэрэндээ ажиллаж байгаа хүмүүс нь чимэгтэй гişүүд байна. Тэгээд яг хөө ингэж идэг. Нэг би миний нэг унсан коммент руу санс гарахгүй байгаа байхгүй нөө эмэгтэй гişүүдийн тухай нэг эмэгтэй гişүүний доор чи хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө юу хийсэн юм бэ? Хүчирхэл сан чи нэмэгдээд штэ гэдэг байгаа байхгүй юу. Гэхдээ нэг зүйлийг хэлмээр энэ гişүүд бол тийм үү яг хүчирхэлд өртсөн хүн дээр очиод тийм үү тусламж үйлчилгээ өгөх хүмүүс нь биш байхгүй юу. Тэн дээр ч очиж ажиллах хүмүүс нь тустай байгаа. Эрүүл мэндийн салбарынхан байна, цэрэг цагдаагийнхан байна, онцгойгийнхан байна. Тэгээд гişүүд өөрсдөө юу хийдэг вэ гэхээр хууль санаачлан, хууль баталгад оролцсон, саналаа өгнө, засгийн газрын үйл ажиллагаа хянана, төсөв зарцуулалтыг хянана гэдэг ийм их ажлууд хийдэг. Тэгээ өргөн цар хүрээний ажил хийдэг хүмүүс одоо ингээд яг таны асуудлыг таны тоо руу орж бас шийдэх боломжгүй байдаг. Энийг бас ингээд хэлмээр санагдаж байна. Тэгээд одоо сонгуульд өгч байна. Одоо тэгээд эмэгтэйчүүд маань бол эмэгтэйчүүдэд дэмжинэ гэдгийг бол би мэдэж байна. Харин эрчүүд маань тийм үү? Одоо ингээд ажиллаад хичээх гээд төмнийхөө төлөө ажиллах гээд явж байгаа эмэгтэйчүүдэд битгий дарамжлаарэ. Баста өөрөө бодоод үзээрэй. Таны охин улсын хурлын гишүүн, парламентын гишүүн одоо ерөнхийлөгч, ерөнхий сайд болохыг хүсдэг тийм мөрөөдөлтэй охин байлаа гэж бодъё. Тэгэхэд тийм үү тийх гээд мөрөөдөлтөө өрөх гээд алхаж явхад
одоо тань шиг хүн тийм үү доромжилсан, гутаасан юм хилээ зөксжүүл муухай гэдгийг бас ойлгороо. Тэгээд баг ч гэсэн тийм хэрүүлийн юмнаас гараад татаж дутаж сураарай. Харин дутахгүй байх хэвээр газараа бас очиж дуу хоолойгоо өргөж сураарай. Тэгээд зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө эмэгтэй гишүүд ажиллах ёстой гэсэн юм хайрцаглагдсан бодлоосоо салаарай. Энэ бол нийгмийн суур асуудал учраас тэнд байгаа улсын хурлд байгаа парламентод байгаа ирчүүдээс энэ асуудлыг шийдэхин тулд ажиллаж энэ асуудал чинь шийдэгдэн шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ өөр хэлэх юм байна уу юм? Нэг санаа. Гайгүй. Ингээл хэлчихлээ. Юм хэлцэн. За тэгвэл энэ удаагийнхаа подкастаа хүргэе. За баярлалаа. За баяртай. Дараагийн подкастаар уулзцгаа.